хамтдаа time blocking буюу цагаа яаж блоклж илүү үр бүтээлтэй ашиглах талаар ярилцъя. За хамгийн түрүүнд бол чухал ажлуудаа тодорхойлноо. За оюуны зураглалтаар бол ингээд дараалалаас нэг хайлны эхлэж чухал гэдгийг ингээд бичиж болно гэж оюуны зураглал дээр бүгдээ ярьсан. Тэгэхээр хамгийн ихэнд бол чухал ажлуудаа тодорхойлох нь бол хамгийн түрүүнд хийх ёстой ажил ах нь. За энэ дотроо бол аль ажил нь илүү өндөр нөлөө үзүүлж байгаа high impact гэж ярьдаг. Өндөр нөлөө үзүүлж байгаа ажлууд чинь аль нь илүү өндөр ач холбогдолтой юм бэ? Тэрийг ангилж гаргана гэсэн үг. Тэрэндээ эхлээд цагаа төлөвлөнө. Тэгэхгүй л аль өөртөө амар таалагдсан юмнууд бол байдаг мэдээж тэрийг ингээ хийх гэдэг. Тэгэхээр тэрийг угаасаа илүү хялбар зүйл одоо хийх сонирхолтой өөрийгөө зовоох сонирхолгүй нөх хүний тэрх угаасаа тэгж ажилтдаг гэж ярьсан шүү дээ. Нэгэнтээ хийгээд тогтсон зүйлээ ингээд зуршил болгочдөг. Тэгвэл тэрний эсрэг буюу хамгийн өндөр нөлөөтэй ажил маань юу юм бэ? Аль нь илүү миний хувьд илүү чухал, илүү өндөр нөлөөтэй гэдгээ олж тогтоогоод тэрэн дээрээ цагаа гаргах нь чухал гэсэн үг. За танд тэр өдөрт 3 цагийн одоо боломж байлаа гэж бодъё тий. Тэгэхээр 3 цаг дээрээ нөгөө чухал өндөр нөлөөтэй ажлуудаасаа оруулж ирнэ гэсэн үг. За дараагийн хэсэг нь болохоор тухайн төвлөрж байгаа одоо үеэ нэг сэдвчилж нэрлэнэ гэсэн үг. Сэдвчлэн. Одоо жишээлбэл одоо намрын сэдвтэй жүжиг гинтэргээл байдаг ш. Тэрэн шиг та одоо тухайн одоо төвлөрж байгаа цагаа бүтээлч ажил гэж нэрлэх юм уу? Шин санаа гаргадаг цаг. Агуул нөгөө 7 хоногийн дүгнэлтээ хийдэг гэдэг шиг тодорхой хугацааг гаргаж тухайн ажилдаа ингээд нэрлэж сэдвчилж гаргах юм бол та яг тэр ажил дээр ингээд төвлөрнө гэсэн үг. Таны одоо оюун санаа өөр янз бүрийн батхгүй. За би энэ цагт чи илүү бүтээлч шин санаа гаргах тэр төвлөрөх гээд байгаа шүү гэдэг бодлоо угаасаа анханасаа одоо өөртөө бодцоод ажиллах учраас таны нөгөө шийдвэр гаргах тэр ачааллыг чинь бууруулна. Шийдвэр гаргах ачаал. Энэ бол ингээ багасаад ирнэ гэсэн үг. За энэ бол 2 номерт. За 3-т нь болохоор ижил төстэй ажлуудаа бүлэглэнэ. За бид нар ихэвчлэн ингээд янз бүрийн ажлууд ингээд байж байгаа. Зарим нь ингээд мэйл шалгаж мэйлэн дээр хариу өгөх ажил ах юм бол зарим нь яг өөрөө уншиж ингээд тэн дээр цагаа зарцуулж ойлгоод хийдэг. Зарим нь бол бүр ингээд өөрөө гараараа заавал хийх одоо компьютер дээр хийх шаардлагатай ажлууд ч юм уу байж байгаа. Тэгэхээр эдгээр ажлуудаа төрлөөр нь ер нь бол англиад нэгтгээд нэг тодорхой цагт хийх юм бол та өөрөө тэр нөгөө өөрөөр олон төрлийн ажлууд руу шилжчихэр хүн угаасаа нэгдүгээрт анхаарал их зарцуулах шаардлагатай болдог. Тэр багасна. За тэгээ энэтэй холбоотой одоо шилжилт хийгээд байгаа учраас сэтгэл зүйн одоо ачаал багасж ирнэ гэсэн үг. Нэг тийм судалгаа байдаг. Ер нь бол төвлөрж байгаа буцаад тэр төвлөрлөө алдаад одоо та компьютер дээр суугаад ажиллаж илээ гэж бодъё. Тэгээд тань дээр нэг цаг орчим ч юм уу суугаад яг төвлөрөөд яг ингээ нөгөө уусаад орно гэж ярьдаг шүү дээ. Хийж байгаа ажил руугаа бүр ингээ уусаад орцсон байжсэн чинь хин нэг ирээ таны ингээ сатааруулаад ийм яг төвлөрөлцсөн тэр зүйлээс чинь гаргачлаа гэж бодъё. Тэгэх юм бол та буцаад энэ төвлөрөл рүү орохын тулд ойролцоогоор нэг 28% ажлын одоо бүтээмжийг цагийг зарцуулдаг байна. Тийм судалгаа байдаг. Тэгэхээр та өндөр бүтээмжтэй ажиллах хүсэж байгаа бол ер нь багаа бас ажиллах хүсэж байгаа бол тэр цаг хугацааг нь аль болох одоо хүндлээд нөгөө хүн яг нэг тодорхой цаг хугацаанд ажил дээрээ төвлөрөөд одоо үр дүн гаргахгүйс сууж яхад нь аль болох ингээд гинтийн хурал мөрөл рүү оруулах ч юм уу те эсвэл нэг тухайн орж ирсэн шин санаагаа ярих марах гэдэг. Мэдээж тийм яаралтай ажлууд хаяа гарч болно. Гэтэ яг одоо тэр хүний анхаарлыг сарниулах хэрэг вэ нү гэдгээ бас бодох хэрэгтэй. Өөрийгөө ч гэсэн бас бодох хэрэгтэй гэсэн үг. За миний цаг хугацаа үнэтэй би яг энэ дээр нэг цаг 2 цаг сууж итэл утас дуграад ингэх үү. За тэгэхээр утасныхаа дууг хаах. Тэгээд төвлөрөх мэтчлэн аргуудыг ашиглана гэсэн үг. Тэгээ энэ бас нөгөө талаараа шийдвэр гаргах тэр ачааллыг бууруулна гэсэн үг. Та зөвхөн мэйл шалгах ажил дээр төвлөрж байгаа.
Тэрнээс өөрөө хийх ажил биш. Тэгэхээр энийг дуусны дараа би өөрөө гараараа одоо компьютер руу сервер руу ороод хийнэ. Тэнд нэг 2 цаг суунаа. Тэгэх юм бол та өөр энэ мэйл шалгаж байгаа үед өөр ямар нэгэн за серверийн орох пассворд нь юу вэ? За нөгөө гар явуулганд байгаа билүү ч юм уу те. Өөр янз бүрийн одоо юу бэлтгэх үлээ ч гэдэг юм уу. Тэр зүйл тэр одоо шийдвэр гаргал тэр сэтгэл зүйн ачааллууд одоо буураад ирнэ гэсэн үг. За дараагийнх нь болохоор сатаарах зүйлээ багасгана. Тэгээ энэ үл ойлгомжтой бах тий нөгөө гар утас за эсвэл гинтийн одоо хүмүүс ирж уулзаад нэг ачаал бүгдгүй зүйл ярих ч юм уу тий. Эсвэл хэнийг ингэж чатлаад идэг. Өглөө ингээд таныг ажил дээр байгааг харчаал эсвэл фейсбુક дээр байгааг харчаал өө сайн уу хаа юм аа гэл. Тэгэл зөв нөгөө хүний хувьд бол өөрөө завтай. Гэтэл та яг тэр цаг хугацаанд төвлөрж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм education одоо сошиал хуудасуудын одоо тохиргоонууд айл болох. Урьдчилаад бэлтжүүл зүгээр. За iPhone утсан дээр илийн нөхрөөг бол маш их хийж болдог. Ажил дээр гэртээ за хувийн цаг хугацаа гэх мэт чинь ингээ ангилал гаргаад тэр үед одоо хамгийн одоо ойрын ийм хүмүүсээс дуудлага авнаа гэд мэдээж дуудлах хэрэгтэй. Тэрийг ингээ тохируулчих болдог. Мэдхгүй дугаараас авахгүй ч гэдэг. Тийм нарийн тохиргоог бол хийх боломжтой. За мөн дижитал багж хэрэгсэл ашиглал бас давуу талууд ихтэй. Яг тэгэхээр эдгээр зүйлийг бол өөрчлөхөд бол хялбар байдаг. Одоо та Google Calendar ашигладаг байж болно. Маш өөр ингэсэн давуу талтай. Гар утсан дээрж ажилладаг, компьютер дээрж ажилладаг. Эсвэл Notion аппликейшн ашиглаж болно. Илүү ингээд харагдах зайтай вижюлаар ингээд орон зай хавьд одоо мэдээлэлүүдээ байрлуулах ч юм уу. Өөрөөрийн давуу талтай. Та эсвэл Outlook-ыг ашигладаг гэж болно. Хамгийн гол нь дижитал багж ашиглаж байгаа бол хэд хэдэн давуу тал байгаа. Аяга уян хатан байдаг. Уян хатан. Одоо устгахч болно. Ctrl Z дараад одоо буруу бичсэн хэсгээ буцаах ч юм уу тий. Эсвэл шинээр одоо цагаа блоклж байгаа бол тэрийг шууд чирээд ингээд өөр тийш нь өөр өдөр лөө эсвэл дараагийн 7 хоног руу ч юм уу оруулах боломжууд байдаг. Энийгээр л даваа талтай. За хамгийн сүүлд буюу 6-ад нь болохоор бид нэр цаг блоклохдоос нэг анхаарах ёстой зүйл гэх юм бол хит их ажил төлөвлөхөөс бол болгоомжлох хэрэгтэй. Мэдээж хүн болгон одоо тодорхой амбицтай, зорилготой байгаа. Гэхдээ тэглээгээд ингээд өөрийнхөө одоо тэр цагаа бүр дүүртэл нь блоклж болохгүй гэж бид нар яриад байгаа тийм. Одоо 9 цагаас ажиллаж эхэлдэг бол 9, 10, 11, 12 гэх ингээд ерөөсө битүү хурал уулзалт ч юм ингээд зарлаад тэгээ нэг цайны цаг тэгээ өргөжлүүлэл ингээд аваад ах юм бол та өөртөө ерөөсө гинт одоо гарч ирэх юм зүрийн ажлуудад тийм яаралтай ажлууд орж ирнэ. Эсвэл багийнхан баг удирдаг бол багийн чи хэнийг гişүн одоо таныг уулздаг ярих хэрэг байна гэвэл нөгөө календар чи ингээ битүү байгаад юм бол уулзах цаг байхгүй мэн за гэл. Гэтэл тэр асуудал нь нэлээд том асуудал байвал яг ч юм уу. Өөр иймэрхүү төстэй жишээнүүд зөндөө байж болно. Тэгэхээр цагаа ингээд төвлөрж байгаа цагаа төлөвлөж блоклж гаргах нь бол календар дээр оруулах нь бол маш зөв. Гэхдээ тэрийгээ бас бид нэр хитрхи одоо дүүртэл нь оруулж болохгүй юм. Гинтийн зүйл цаг хугацаас үлдэх хэрэгтэй гэсэн үг. Тэгээ нөгөө талаас энэ бол маш их стрессийг бас бий болох гэдэг. Одоо календар чи ингээд дүүрэн байгаа гэвэл өөр ирэхгүй л нэг цаанаас аягүй их ажилтай гэл ингээл. Мэдээж ажил ихтэй бол завгүй агцсан олон зүйл амжилтдаг гэд бид нар ярьдаг шүү дээ. Тэр үл үнэн. Гэхдээ та бас өөрийнхөө алжаалыг ядаргаагаа ингээ бас зохицуулж явах хэрэгтэй. Байнга л календараа дүүрэн байдаг юм бол эн чинь бас сэтгэлзүйд маш ачаал бий болгодог. Бас нэг судалгаа гэдэг одоо даваа гараг бол ингээ ихэнх хүний хувьд бол аимшигтай. Сэтгэл зүйн хувьд ялангуяа ингээ дарамт янз бүрийн одоо зүрх судасны өвчин асуудлууд ихэвчлэн даваа гарагт гардаг гэдэг сонирхолтой судалгаа байсан. Тэр мань бас нөгөө талаар юу гэж ойлгож болох вэ гэхээр магадгүй бид нэр өөрсдөө даваа гарагт илүү их стресстүүлдэг, илүү их одоо хурал, илүү их шийдвэрүүдийг даваа гарагт харагдаг. Тэрнтэй өвөлтөд дэлхийд даяар ерөн тэр зүрх судасны асуудал даваа гарагт их гардаг гэсэн бас
тийм байж болох юмаа гэсэн дүгнэлт хийж болохоор байгаа байхгүй. Тэгэхээр ажлаа амжуулах нь бол зөв. Хамгийн гол нь та одоо өөрийнхөө нөгөө байнга тогтмол урагшилж явах хэрэгтэй гэдэг байгаа нөгөө дүрмээ таахгүй. Хит их өндөр ачаалж байгаа тэрийг өөрөө ядраад одоо хэдэн сар одоо эмчилгээ хараа явах юм бол тэр нь өөрөө эсрэгээр нөгөө хит огцом дайраад удаан ингээд хоошо суух асуудлыг үүсэх бас боломжтой гэдэг талаас нь харах хэрэгтэй. Тэгээ бид нар бол нөгөө 7 хоногийн төлөвлөгөөн дээр бас ярьсан. Альжаал ядаргааныхаа цагийг өөрийгөө амраах цагаа бас бид нар төлөвлөдөггүй байна. Тэрийгэ төлөвлөх нь бол илүү өрч хүчтэй урагшлахад бас хамгийн чухал байдаг. Бид нар машинаар бол ингийн мэдэн шүү дээ, тий. Төвшгөө тосгоо машинаар ингээ хичнээн гой мөрөөдөд хол явж чадахгүй, гой аялал руу явж чадахгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан та өөрийнхөө төлшийг, өөрийнхөө тосыг бас ямар ингээд байн ганцаарч хэрэгтэй байна л да. Тэгээ байн тэрийг дүүргээд тэгэх юм бол илүү хол замд бол илүү гоё аялалтаа зоригтой хүрнэ л гэсэн үг юм. За тэг бүгдээрээ тайм блокинг буюу цаг блоклох аргыг амьдралтаа хэрэгжүүлээ. Энэ бол маш хэрэгтэй бас алдартай арга байгаа.